надад нэг төвөг болтгоо гэж хийчихсэн ажил ямар ажил вэ? Төвөг болохгүй гэж харвал заяа ресепшн байсан. Яагаад гэвэл би өглөө эрт босч нь угаасаа хүн эрт босоод тэгэл тэнцэнэ очиод суугаал тэгээд хөнгөө үедээ би жинхэнэ хичээлээ хийн. Тэгээ байж гин суугаал байж гин. Бусдаар бол тэр ажлын энэ гой муухай гэхгүй. Бүх зүйлээс нь яг ингэж суралцаад явчихсан. Хамгийн анхны ажил гэвэл би чинь тийм барилгын дэлгүүрт худалдагч игээд тэгсэн чинь барилгын материал маш их олон төрөл. Тэгэл ангааж байгаа юм чи энэ том өрөөнөөс тийм юм байсан мөртлөө дараа нь өстө бүгдийг мэддэг. Тэдэн төгрөгчтэй инээ тэрэ гэл. Гэтэ тэр үед би мобайл гэж мэдэхгүй. Нэг ах мобайлцсан мэддэг бол заа гэл захирал ороод гэсэн мобайлцсан гинэ гэж хэлээл харуулсан юм үгүй гэл тэгэл өрөнд орж байгаа юм чи. Мөнгө өгөөгүй явцсан. Тийм будаг асгаал өрөнд орон тэгэл яг энэ явцтай ингээл ажил хийх явцтай олон хүмүүстэй харьцсан танилцсан хүнийг ингэж амар гоё. Заны одоо тань гэх юм уу? Ийм хүн чи ийм юм байна. Ингэдэм юм байна. Ингэчүүл хүмүүс чамаа ингэм байна. Эсвэл ийм алдаа гаргуул тэгдэм байх шүү гэл. Айгуусаа ойлгож